Сайн бацхан үзэгчдээ Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс битгийдэг Улсын хурлын цаг тойм мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Цар тахлын нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа ч олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Засгийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улсын хурал дөрвөн мэдүүлсэн. За өнгөрч байгаа 7 хоногт уг хуулийн төслийг баталж, үйлдвэр технологийн паркийн эрхцэн байдлын тухай хуулийг хэлэлцсэн юм. Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан хэдий ч хөрш Оросын холбооны улс болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсч хоёр улстай хил залгадаг манай улсын хувьд эдийн засаг дахин хүндрэх магадaltaй болж байна гэсэн үг юм а. За иймээс засгийн газраас гол нэрийн төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хомсдлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. За танилцуулгахдаа Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ уг хуулийн төслийг баталж өгөхийг хүсэж, за шин сэргэлтийн бодлогоо бүх нийтээр идэвхжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцолж байсан юм а. Дэлхийд дахин түлш шатхуун өргөө регламны бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал он гарсаар газрын төсний үн дунджаар 50 хүртэл хувь, улаан буудаан үн 40 хүртэл хувь, нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүссэн цаашлаад дэлхийд даяар 8-аас 13 сая орчим хүнд өсөглөнд нэрвэгдэх бодиттой аюул нөөцлөснийг мэдгдлээ. Далаад гарцгүй эдийн засгийн зөвхөн уул уурхаагаас улсын төсвийн нүүрс зэснээс шатхуун эрчим хүч нэг улсаас импорт нь дан ганц нэг боомтоос хамааралтай манай улсын хувьд энэ хүндхэн сорилт байна гэдэг нь ойлгомжтой юм а. Тиймээс ч бид эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах шин сэргэлтийн бодлогоо төр иргэн аж ахуй нэгж бүх нийтээр идэвхжүүлэн хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ноогдож байгаамаа. Юр бусын хямралын цаг үе биднээс юр бусын шийдлийг шаардж байна. Шүүмжлээд гомдлоод улс төржөөд энэ хямралыг даван туулж бид чадахгүй нь ойлгомжтой. Энэ хүнд үед монголчууд бид эвлэлтэн нэгдэж энэхүү олон улсын хямралт байдлаас аль болох үндэсний аюулгүй байдалд хохирол багтаагаар даван туулах томоохон сорилт та бидний өмнө ирлээ. За улсын хурлаа уг хуулийн төслийг яаралтай гормоор хэлэлцсэн. Хуулийн төсөлд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын төсний бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэх, за үн өсгөө сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах талаар тусгасан юм а. Улсын хурлын гишүүд энэ хуулийн төсөл нь өмнө нь явуулж байсан хөтөлбөр арга хэмжээнээс юугаараа өөр болохыг ажлын хэсгээс тодруулж байсан юм. За асуулт байна. 2012-оос 16 онд энэ үн тогтворжуулах арчилсан намын хөтөлбөрийг шүүмжлээд жигтээх юм болсон. Энд чинь харин 99% иргэн төлөлттэй байсан. Арилжааны банкудаар хэрэгжсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрөөс ер нь яг юугаараа ялгаатай юм бэ? Энэ оруулж ирж байгаа хөтөлбөрч. Зөв хэдхэн том ялгаатай. Нэгдүгээрт тухайн үед бол одоо Монгол банк өөрснөө мөнгө хэвлээд энэ хөтөлбөрийг явуулсан. За үүний үр дүнд одоо Монгол төгрөгийн ханш суларсан. 2012-оос 15 онд тухайн үедээ энэ богино хугацаанд зарим нэг бараа бүтээгдэхүүний үнийг барьж байгаа юм шиг байдалтай байсан боловч дараа нь бусд нь бүх юмний үн нэмэгдэж тэрүүнийг бүх ард түмэн энэнийг амссан. Бид нар одоо манай эдийн засгчид бүгдээрээ үнийг бол бүгдээрээ сайн мэдж байгаа. За хоёрдугаарт энэнийг хэрэгжүүлэхэд Монгол банк одоо бүх бид нар бол энэнийг бүр хууль болгож ингэж оруулж байгаа. Одоо сайн засах зүйлүүд ч гэсэн ажлын хэсгээр бас байсан, тодруулах зүйлүүд ч гэсэн байгаа. Тэгэхээр энүүнийг бол өмнө нь ингээд нэг Монгол банк бараг засгийн газраас нэг үүрэг чиглэл аваад энийг хэрэгжүүлсэн байдлаар биш, иргэд олон нийтийн дунд хилцүүлээд, улсын хурлаар хилцүүлээд, хууль болгоод засгийн газар нь юугаа хариуцах юм, Монгол банк нь юугаа хариуцах юм гэдгийг ингэж оруулж өгж байгаа нь үн тогтворжуулах хөтөлбөрөөс бас онцлогтой юм аа. Байнгын ороо болон чуулганы нэгдсэн хурлаан дээр их гишүүдээс зөвхөн шатхуун, гурил, мах гэж хязгаарлахгүй. Бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хуулийн төсөлд нэмж оруулах саналыг хэлж байсан юм а. Мөн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг татврын хөнгөлөлт чөлөөлтөнд хамруулах эсхийг тодруулж байлаа. Урд өмнө одоо тохиолдож байгаагүй үндсэндээ дэлхийн 2 дугаар дайнаас хойш ийм одоо дэлхийн нийтэд ийм одоо эдийн засгийн хямрал хүндрэл бий болж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Америкийн нэгдсэн улс түүхэндээ байхгүй одоо өндөр инфляцтай болцсон. Хятад улсын нөхцөл байдал ямар байна одоо Шанхай, Хойд бүс нутгаараа одоо бослого тэмцэлэгдсэн. Европын холбоонд 1 литр бензин 9,000 төгрөг хүртсэн. Германд нэг тэжээлхийг талах 8,000 төгрөг хүртсэн. Оросын холбооноос олон улсын хоригт орцсон. Ийм нөхцөл байдал урд өмнөөс Монгол улс тохиолж байгаагүй баха.
Монгол улс хоёрхан хөрштэй. Хоёр айл маань хаалгаа аачлаа. Нэг нь дотооддоо бид нар асуудалтай нь ковидод дарж явна гэд хаалгаа аачаад бидэнтэй харилцаа үүсдэггүй, худалдаа харилцаа хийдэггүй, экспорт гардаггүй нүүрс. Гол орлого. Түүнээс ч валютын хомсдолд орж байна. Тээвэр ачаабаар орж ирдэггүй. Оросын холбооны улс гэдэг хойд хөрш маань дайнаас болоод олон улсын хоригт орцсон. Тэгээ үндсэндээ хоёрхан одоо хөрштэй, хоёр хөршийн дунд одоо ганцхан Монгол улс байдаг. Ганц Монгол улс нь энэ хоёр хөршийн одоо хоригийн хоригт орчоод үүнээсээ болоод одоо энэ хямралыг давах гэж, үнэ өсөлтийг давах гэж бид нэр бүхий л одоо арга чаргаа хэрэгжилж байгаа. Тийм болохоор одоо энэ нөхцөл байдлыг л одоо хэрхэн зөв богино хугацаанд бага эрсдэлтэй давах уу гэдэг дээр анхаармаар байгаамаа. Одоо өнгөрснөө яриад өнгөрснөө шүүмжлээд байх биш. Өнөөдрийнх нөхцөл байдлыг бодиттойгоор үнэлээд үүнээс одоо хэрхэн яаж тохирол батаа гарах уу гэдэг гарч шийдлээ яриад яаж бага хохиролтой бага эрсдэлтэй авах уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Энэ ч үүднээсээ засгийн газрын гол нэр ингээд гурил мах одоо шатхууны одоо үнийн өслийг тогтворжуулъя, хангамжийг тасалдуулахгүй байя гэдэг асуудлыг оруулж ирж байна. Тэгэхээр энэ дээр бид нар бас цаашдаа бас бусад бараа бүтээгдэхүүн дээр энэ чинь дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн үнийн өсөлт, хомсдол, за дээрээс Монгол улс валютын одоо ханшийн өсөлт, төгрөгийн одоо ханшийн сулрал, за дээрээс нь тээвэр логистикийн гацаа. Энэ бүхэн чинь үндсэндээ ингээд дабл триплдээд одоо юу гэдгийг давхар одоо цохил давхар хүндрэлийг бий болох гэдэг юм л та. Тэгээ үүнээс л биднээс сэргийлэх ёстой. Тэгээ энэ дээр одоо байнгын хорон дээр ярьсан уу? Энэ асуудлаа хэрхэн яаж шийдэх юм бэ? Одоо бидний сахарны асуудал ярмаар, гурилны асуудал ярмаар, будааны асуудал ярмаар, эми хангамж, эми бүтээгдэхүүн асуудал ярмаар, эми асуудал. Эдгээр дээр одоо хэрхэн яаж анхаарах юм бэ? Зөвхөн одоо баг хүүтэй зээлэр энэ асуудлыг шийдэхгүй. Нөөц бүрдүүлэх, хангалттай хэмжээний одоо нөөцийг бид бүрдүүлмээр байна. Гурил, будаа, мах, шатхуун, элсэн сахар одоо юу гэдгийг одоо зайлшгүй хэрэгцээ бараа бүтээгдэхүүн нөөцийг стратегийн ашиглах нөөц бараа бүтээгдэхүүн нөөцийг бүрдүүлмээр байна. Имийнхээ бас. Энэ нөөц бүрдүүлэх талд яаж анхаарах юм? За муу одоо яг энэ чиглэлд одоо худалдаа бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжийнхаа татварыг хөнгөлөх, чөлөөлөх ийм бас бодлогын асуудлууд бас яригдсан уу? Одоо үйлчилж байгаа за нэгдүгээр ковидын тухай хуулиар бол одоо ийм эмнэлгийн хэрэгсэл гээд бас гол бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх за үүнтэй холбоотойгоор мөнгөний бодлого дээр ч гэсэн бид нэр 2022 оны мөнгөний бодлогыг батлахдаа бид нар бас Монгол банк за засгийн газарт нэлээд үүрэг чиглэлийг бас өгсөн байгаа. 2022-нд бол одоо ингээд үргэлжлүүлээд явж байгаа. Жишээлбэл бензин шатхууны нөөцийг бүрдүүлэхэд репо хэлцээ хийгдэх гэх мэтчлэн энэ юунууд бол явж байгаа. За одоо Минцайхан сайд бас ажлын хэсэг дээр эдийн засгийн байнгын хорон дээр ч гэсэн нөөц бүрдүүлэхдээ энэ хаврын тариалалт одоо энэ бүгд дээр бид нар 10 их найдын хөтөлбөрөөр хөнгөлөлттэй зээлүүдийг мал аж ахуй, хүнс хүнтэй аж ахуйн салбаруудад бол гаргаж байгаа 3% хүүтэйгээр гаргаж байгаа. За одоо харин энэ одоо бидний батлах гэж байгаа хууль бол намар бараа бүтээгдэхүүнийг нь шууд хөнгөлөлттэй нөхцлөл одоо худалдаа авах мөнгийг нь гурилын үйлдвэрүүдэд мах нөөцлөгч компаниудад хөнгөлөлттэй нөхцлөөр зээлдүүлэх бид нар их усрыг нь бүрдүүлж байгаамаа. За ингэснээр манай тариаланчид бол сэтгэл амар тариалалтаа энэ хаврынхаа тариалтыг хийх боломжтой. Худалдаа авах бид нар их усрыг нь ингэ шийдэж өгж байна. За өмнө нь бол энүүнийг одоо та бүхэн бараг санаж байгаа одоо махны нөөцийг бүрдүүлэх дээр гэж хахад төсөвдөр голцоо санхүүжилтийг нь тавиад үүнийг нь хөгжлийн банкар дамжуулаад мах бэлтгэгч зарим компаниудад олгодог тэр ийм байсан. За бусад бараа бүтээгдэхүүнүүдийн хувьд бол засгийн газраас бид нар мэдээж бусад бараа бүтээгдэхүүнүүдийг аль болохоор янз янзын одоо боломж санхүүгээр 3% хүүтэй зээлээс авахлаа бид нар дэмжнэ. Гэтэ энэ хуулийн одоо туйлын зорилго бол инфляцид нэн төрөнд нөлөөлж байгаа газрын тос за дээрээс нэмээд гол хоёр нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр ер нь тулгуурлая гэж ингэж одоо оруулж ирсэн. Тэгээд энэ хүрээнд бас одоо гол тооцоолуудаа хийгээд оруулаад ирсэн юм бэл. Цар тахал улс хоорондын үл ойлголцол хурцтмал байдал зэрэг таамаглаж болохгүй гинтийн хүчин зүйлс цаашид ч тохиолдно. Тэгвэл нийгэм эдийн засгийн бүхий л цаг үед онцгой нөхцөл байдалд зохицуулсан эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй. Энэ эрх зүйн зохицуулалт дотор нөөцийн тухай асуудлыг тусгайлан авч үзэж төсөвт хүрдэггүй байх ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн юм. Онцгой нөхцөл байдлын үүссэн үеийн эрх зүйн зохицуулалтыг бий болох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Нийгэм эдийн засгийн бүхэл харилцааг онцгой нөхцөл байдалд зохицуулсан ийм эрх зүйн зохицуулалтыг хийх ёстой.
За энэ эрх зүйн зохицуул дотроо нөөцийн тухай асуудлыг бүр тусгайлан авч үзээд төсөвт хүрдэггүй. Онцгой нөхцөл байдал үүслээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл юм уу? Засгийн газар хуралдаад нөөцөө хөдөлгөж эхэлдэг. Тэгээ төсөв явдгаараа явдаг. Тэр нэмэгдэл авах арга хэмжээнүүдийн зардлуудыг нөөцөөсөө гаргадаг. Стратегийн нөөц гэж хэлж болох байх. Тэгэхээр нөөцийг ямар үед ашигладаг гэвэл хүндэрсэн үед л ашигладаг шүү дээ. Ер нь одоо байж байгаа нөөцүүд улсын нөөц байж, валютын нөөц гэдээ байж байна. Тэгээ нөөц нэмэгдүүлэх тухай бид нар яриад байгаа юм. Би бол одоо харин одоо байгаа нөөцөө ашиглах тухай ярина гэж ойлгоод байгаа. Яагаад гэвэл одоо бүрдүүлсэн байгаа нөөцийг чинь бид нар хүндэрсэн үед л ашиглах гэж бүрдүүлсэн нөөц. Одоо байдал хүндэрчлээ. Одоо бид тэр нөөцөө гаргая. Үүсэл задлаа. Одоо энэ асуудлыг зохицуулахын тулд нөөцөөсөө хэрэглээд параллельна ахаад нөөц бүрдүүлэх асуудлыг хийгээд явах нь зөв гэж би үзэж байгаа юм. Хол сонсч байна. Ковидын хуулийн хуулиудыг гамшигын тухай хууль гэж байгаа. Энэ бол онц байдлын тухай хууль гэж байдیں۔ Дайны тухай хуулийн тухай хууль гэж байдیں۔ Онцгой нөхцөл байдлын тухай хууль болгоод нэмэлт өөрчлөлтийгээ зохицоор нэм их ажлын хэсэг байгуулъя гэж бид ажлын хэсэг байгуулж ирсэн. Тэгээд энэ дээр цэглэн гишүүн орж ажиллаарай. Хоёрдугаарт энэ талаар бол улсын нөөцийн тухай хуулийн дээр бас энэ заалт байдیں۔ Стратегийн нөөц бараа. Улсын хурлд баталтын их үүсвэрийг одоо шинжилчих ёстой. Хуулийг хэрэгжүүлэх арга замаа хяналт шалгалтыг тусгах, мөн өмнө нь гарсан алдаа дутагдлыг давтахгүй байхаа, ерхий сайдаас гадна салбарын сайдууд сайн ажиллах ёстойг улсын хурлын гишүүд хилцүүлгийн үеэр сануулж байсан юм. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ мах, гурил, бензин шатхуунд тухай ярьж байгаа. Ялангуяа нефт бүтээгдэхүүний үн хан шиг бол тогтворжуулах төр илүүтэй энэ ойрын хугацаанд бол үр дүнгээ өгөх байх гэж бид харж байна. Харин мах, гурил дээр бол эрхчил илүү их нөөц хоригдлуулах. За бас ингээд хөл алдчихгүй байх төр бид бэлэн байх үүднээс ингээд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бас авж байгааг нь харагдж байна л да. Тэгэхээр бид нар нэг ажлыг хийхдээ яг л зориултаар дотооддоо үйлдвэрлэн гэсэн бол дотооддоо үйлдвэрлэдэг, үн тогтворжуулах юм уу одоо үнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъягүй л яг тэр мах бэлтгэж байгаа хүмүүст юм уу, гурил үйлдвэрлэгчдэд юм уу, эсвэл нефт бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүст яг юун дээр нь хаана шалтгаан байгаад ингэдгийг нь яг олоод тэр шалтгааныг бид зохицуулах арга хэмжээг л авахын тулд өнөөдөр улсын хурал засгийн газраас оруулж ирж байгаа энэ хуулийн төслийг хилцэж байгаа гэж би бодож байгаа. Тийм учраас би бас улсын хурлын даргын зүгээс ер нь өнөөдөр манай гишүүд маань ч гэсэн энэ хуулийн заалт болгон дээр багахан хэмжээний заалт шүү дээ. Тэр зохион байгуулалт за эргээд бид энийг хариуцлага тооцох эсвэл хяналтын механизмын хүртэл тодорхой зааж өгөөд эргээд үр дүнгийн хэмжигтээ бид яг ингэж тусгаж өгсөн зориулалт нь ийм байсан, үр дүн нь тэр хугацааны дараа ингэж гарна гэдгийг маш сайн тусгаж өгөх ёстой шүү гэдгийг би хэлхийг хүсэж байгаамаа. Бид нар 12-аас 16-онд үн тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн шүү дээ. Тэгэхээр тэр үн тогтворжуулах хөтөлбөрийн гаргасан алдаа завхарлыг л бид давтаж болохгүй учиртай юм л да. Тийм учраас бол энэ хэлцүүлгийн явцад гишүүд бид нар нэлээд сайн хэлсэн. Энэ ажлын хэсэг бол сайн одоо шатндаа энийг засаад одоо ийм алдаа гарахааргүйгээр оруулж ирсэн гэж ингэж ойлгож байгаа. Монгол банкнаас одоо шууд мөнгө хөвөлд нийлүүлэх ийм алдаа дутагдлыг бол гаргахааргүйгээр оруулж ирсэн гэж би ингэж ойлгож байгаа. Энэ бол одоо их сайн үзүүлэлттэй. Энэ хуулийн хувьд бол дэмжиж байгаамаа. За хууль маань бол богино хугацааны одоо шокийг тайлах, за болшгүй эрслээс хохирол багтаа одоо гарах бас ийм зэрэг одоо арга хэмжээнүүд байгаа учраас ер нь бол дэмжиж байна. А гэхдээ бол энэ суур өөрчлөлт, бодлогын өөрчлөлтийг бол бид нар бол зайлшгүй хийх ёстой гэж бодож байна. Энэ цар тахал дайны нөлөөллөөс гэдэг одоо энэ гадаад шалтгааныг бид нэрлэхээс гадна энэ суур шалтгааныг дотоод шалтгаантайгаа холбож харах нь бол бас их зөв байна гэж бол бодож байна. Инфляцийн нийт тоон дүнгийн хойноос бид нар хөөцөлдөг гэхээсээ илүү энэ статистикийн тоо баримтаас харах юм бол инфляцийн 50.9%-ийг импортын барааны өсөлт эзэлж байгаа гэдэг нь бол үнэхээр одоо гол онш нь байгаа юм аа. Тиймээс бид хил гайлын энэ гацаа хүндрэлээ бол хаана байгааг бол шийдэ гэсэн үг. Импортын урсгалыг саадгүй болгоо гэсэн үг. Дээрэс нь импортын хэрэгцээгээ өөрсдөө хангадаг болоход одоо бодлогоо чиглүүлээ гэсэн үг.
Тэгэхээр ерөнхий сайд гэхээсээ илүү энэ салбарын сайд нар тэр дундаа бол энэ бодлогын яамдыг одоо тэргүүлж байгаа сайд нар маань бол илүү сайн ажиллаа хий гэсэн үг юм. Хуулийн цэцлийг хэлэлцэж байх үеэр улсын хурлын дарга үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлд уулзаж гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл гарцын талаар санал солилцсон юм а. За мах үйлдвэрлэгчдийн холбооноос тодорхой дэмжлэг үзүүлбэл 1000 төгрөгөөр махны үнийг бууруулах боломжтой. Харин гурилын тухайд үн харьцангуй тогтвортой байгаа бөгөөд цаашид улаан будаан үнээс шалтгааллах учраас шатхууны үн тогтвортой байлгахад анхаарч өгөхийг үйлдвэрлэгчдийн төлөөлөл хэлж байсан юм. Үйлдвэрлэгчдийн эдгээр саналуудыг улсын хурлын дарга чуулганы үеэр ажлын хэсэгт чиглэл болголоо. Мах бол одоо энэ жил онд малсаа орсон манай өдөөн сонгогчдын ялангуяа бачгалагч гамбуулагчуд ярьж байгаад энэ махны нийлүүлэлтийн байдал ямар болох нь өнтерэгтэй уйлж байгаад махныхаа зээлтэй уйлдуулж байгаад мах үйлдвэрлэгчтэй холбоо бол эхний ээлжинд 300-600 тэгээд зарим дотаацын шийдэгдвэл 1000 төгрөгөөр бууруулчих гэж байна. Энэ бол бас их том бас нэг энэ хүнд үед бол болцоо болно. Гурлийн үнийн хоёроо мах гурил хоёрын үнийг ямар ч бууралт хийхгүй бол хууль батлаад үр дүн гарахгүй болохгүй. Тийм учраас яг үйлдвэрлэгч нартаа ингээд тулж ажиллаж ярилцаж үзэхэд бол уриалга төвшүүлийн ажил яг гэсэн юм ярьж шүү. Бас нэг онцгой анхаарах юм байна. Одоо бензиний үн 10 төгрөгөөр нэмэгдэх жишээлбэл такси 100 төгрөгөөр нэмэгдчихдэг. Далиндуулж байгаа юмнууд байна. Одоо энэ махыг энэ мах үйлдвэрлэгчтэй холбоо ярьж байна. Махыг дэлгүүрүүд нийлүүлдэг. Дэлгүүрүүдийн газар болгоны дэрэг цайны газартаа болсон. Цайны газартаа энэ нөөцийн хямд махыг аваад гуан ресторанууд авчдаг. Ингээд нэг ард иргэдээ хүрдэг. Ийм юмнууд дээр шудраг ус өрсөлдөөнийг зохицуулах газар хяналт тавьж ажиллах заалтыг нийслэл холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллахыг бас чиглэл болмоор байна. Дайны сургаар одоо дажин гихчээр одоо далиндуулж ингэж бас нэг энэ төр засгийн хөнгөлтэй бодлогыг мушгин говьулдаг ийм зарчмыг өөрчлөлмөр байна. За ийхүү лавг пүрэв гарагийн чуулганаараа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдлоос сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж Баасан гарагийн чуулганаар эцэслэн баталлаа. Энэ хууль батлагдсанаар 1-р засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нийт шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олох гэдэг шаардлагатай хүүгийн татаасыг төсвийн зохицуулалтаар хийх замаар шийдвэрлэх юм. Мөн үнэт цаас баталгаа гаргах газрын тосны бүтээгдэхүүний импортын галийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах гурил газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох зэрэг боломжууд нээгдэж байна. Монгол улсын хэрэглэгч биш үйлдвэрлэгч, импортлогч биш экспортлогч улс болсноор эдийн засгаа төрөлжүүлж хөгжүүлэх учиртай. Төрөөсөө үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал байгаамаа. Улсын хурлын нэр бүхий 14 гишүүний санаачилсан үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг энэ 7 хоногт улсын хурлаар хэлцэж эхэллээ. Улсын хурлаас 2009 онд үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан ч өнөө хүртэл бодит байдал дээр нэгч парк хөл дээр босож чадаагүй байна. Засгийн газраас 2009 оноос хойш 11 хуулийн этгээдэд паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон ч өнөөдрийн байдлаар 7 паркийн үйл ажиллагаа дөнгөж эхлэлтүүдий байна. Тодорхойлбол санхүүгийн их усүрийг хэрхэн яаж бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах нөхцөл шаардлага, үнэт цаас гаргах боломжийг наривчилсан зохицуулаагүй. За аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах асуудлыг дутуу орхисноос үүдэн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа байна. Олон улсын практикаар парк хизээ ашигтай бөгөөд сонирхолтой байдаг гэхээр төрөөс тодорхой дэмжлэг үзүүлдэг. Тэр нь юу гэхээр газрыг олгодог, дэд бүтцийн дэмжлэг үзүүлдэг. За тэгээ татварын таатай орчингийн одоо нөхцөлийн бүрдүүлдэг. Тэгэхээр энэ хуульд яг энэ 3 чиглэлээр яг ямар дэмжлэг үзүүлэхээр байгаа. Миний харж байгаагаар болохоор төсвөөс санхүүжилж болно гэсэн байлээ. Татварын дэмжлэг үзүүлж болно гэсэн байна. Одоо миний боломжтой байгаа юу гэхээр одоо парк байгуулж байгаа нэрийн доор баахан байшин барилга бариад, орон сууц бариад тэндээсээ одоо газар болон дэд бүтцийн дэмжлэг аваад татварын бас хөнгөлт идлээд
бас нэг одоо төгжрлийн их үүсвэр болох үедээ л гэсэн болгоомжтой байна. Хуулийн төслийн 17 дугаар зүйл дээр паркийн үйл ажиллагааны төрөөс үзүүлэх дэмжлэг дээр саяны хэлж байгаа одоо таны дэмжлэгүүд байж байгаа. За мөн одоо дээрэс нь татварын одоо хөнгөлөлтүүд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, за барилга байшин барьж байгуулалтын гайлын одоо албан татвар гэгсэг татваруудын тодорхой хугацаанд эхний 5 жилд нь 100% хөнгөлөе, чөлөөлье. Дараагийн 6-аас 10 дахь жилд нь одоо нэмж одоо 50% чөлөөлье гэж орж иж байгаа. За дээрэс нь таны хэлж байгаа тийм үү зөвшөөрөл авчаад эсвэл одоо юу гэдгийг энэ тодорхой хэмжээний төрийн дэмжлэг авчгаад юм хийхгүй бол яах юм бэ гэж. Тийм болохоор бид үндсэндээ 10 дахь жилээс цааш бол тийм үү үндсэндээ бизнесийн зарчмаараа тэр зах зээлийн өрсөлдөөнд ороод явах хэрэгтэй шүү. Гэдэг байдлаар эхний 5 жилд нь 100% одоо тодорхой төрлийн татвараас чөлөөлөх, 6-аас 10 дахь жилд нь 50% чөлөөлөх, 11 дахь жилээс нь эхлээд одоо ямар ч одоо дэмжлэг байхгүй байх. Ийм байдлаар үндсэндээ хөшөөрөх хийж өгч байгаа. Газрын тухай хуулийн дээр 2017 онд өөрчлөлт орсон. Газрыг зөвхөн дуудлах худалдаагаар иргэн аж ахуйн нэгж байгууллагад өмчлөнө гэдэг ийм асуудал орсон байж байгаа. Одоо энэ паркийн тухай хуулийн дээр бол энэ өмчлөлийг төр аваад төр одоо дуудлах худалдаагаар аж ахуйн нэгж байгууллага иргэдэд өгөх юм уу? Эсвэл тэр одоо үйлдвэр технологийн паркт тодорхой хэмжээний одоо үйлдвэр барих төсөл хөтөлбөрийн одоо бас үзчээ тэр газрыг олгох юм уу гэдэг нь бас нэгдүгээрт тодорхойгүй бас байгаад байна. Дээр нь 2023 онд бид нар төсөв батлагтаа ямар одоо энэ аж үйлдвэрийн паркийн дэд үтсийн асуудал, зам, төмөр зам, эрчим хүчний асуудлыг, усны асуудлыг шийдэх юм. Энэ асуудлыг бас ер нь юу гэж одоо бодож харж байгаа юм. 2023 онд хамгийн хурдан эхлүүлэх болцоо боломжтой энэ паркууд юу байгаа юм? Тэгээ ер нь бол ингээд дэд үтсүүд ялангуяа магистрал шугам, төмөр зам, дагаарын болон газар доорх шугамууд төрийн өмч байна гэсэн хуультай. Тэгээ энэ хуулийнхаа дагуу бас асуудлууд явдаг. За үүнтэй холбоотойгоор бас төр дэд үтсийг бас шийдэж өгөх ёстой гэдгийг асуудлыг хуулинд оруулсан. За паркийн дэд үтсэж паркийн нутагт дэвсгэрт эрчим хүч дулааны их үүсвэр, шугам шүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах цэвэрлэх байгууламж, автозам, төмөр зам бүхий цогцлогыг одоо паркийн дэд үтсгчлээ гэж оруулж өгсөн. За энэ дэд үтсийн асуудлыг нөгөө паркийн хөрөнгө оруулагч нар тийм үү парк одоо үйл ажиллагаа эрхлэгч хүсвэл төрөө шийдэж өгнө. За өөрөөсөө шийдэж явуулах нь өөрөөсөө шийдэх бололцоотой. Ийм уян хатан нөхцөлтэй байж байгаа. Тэгээ ер нь бол одоо газрыг бол угаасаа Монгол улс зөвхөн Монгол улсын иргэн л одоо өмчилж авдаг шүү дээ. А бусад тохиолдолд бол түрүүн хэлсэн одоо яг үйлдвэр технологийн паркийн Эрдэнэтийн хувьд жишээ авах юм бол энэ одоо зөвшөөрөл 1200 га газар нь болохоор өнгөрсөн жил Эрдэнэт одоо Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа шийдвэр нь гараад Эрдэнэт үйлдвэр эзэмшиж байгаа. Энэ гэхдээ зөвхөн эзэмшиж байгаа. Харин энэ газар дээр байгуулагдсан энэ үл хөдлөх хөрөнгө нь бол бүгдээрээ л тухайн хөрөнгө оруулагчийн өмч байна гэсэн үг. За мөн одоо иргэний хуулийн 150 дугаар зүйл заасны дагуу төрөлтэй гэрээ байгуулан газар ажиллах гэрээг сонгох боломжтой тул одоо энийг бол бас тэр нэг гэрчлэгийг нь энийг үндэслээд одоо гэрчлэгээ олгох боломжтой гэдгийг бас нэмж хэлхийг хүсэж байна. Үйлдвэр технологи парк бол Монгол улсын эдийн засгийн том тулгуур болж экспортыг дэмжих мөн одоо импортыг орлох том бололцоо боломж гэж харж байна. За дэлхийн жишгүүд байна. Сайн жишгэж байна, муу жишгэж байна. Би нэг сайн жишгийг ярих гэж бодож байна. Вьетнамд бол 2002 онд ойролцоогоор 71 үйлдвэр технологи парк байсан. Тухайд Вьетнам улсын экспорт нь бол 16 тэрбум доллар. 21 онд Вьетнам улсад 575 үйлдвэр технологийн парк байна. Экспорт нэмэгдээд 336 тэрбум доллар болсон. 21 дахин нэмэгдсэн. Энийхэн бараг 90% нь нөгөө нэг үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаанаас экспорт нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар яг Монгол улсад хэдэн аж үйлдвэрийн парк одоо бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Тэг бүртгэгдсэн одоо үйл ажиллагаа явуулж үйлдвэрийн паркт яг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байгаа вэ нийтдээ? 11 парк өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. 11 паркаас 7 үлгэн салган үйл ажиллагаа орон нэр төдий 4 татан богдсон. Эндээс жил одоо улсын төсөвт төлж байгаа татвар хураамж байна вөхөр нэг төгрөгийн татвар төлөөсөн юм байхгүй багтах. Нэг төгрөгийн. Хэрвээ энэ хууль батлагдсны дараа бол нэг удаадаа ингэ татвар шилжүүлэхэд байхгүй татвараас тийм үү. За шинээр яг ирээдүйд татвар авна шүү, орлого татвар төлнө шүү гэд нэг удаа шилжүүлэх юм бол цаашдаа жилдээ жил болгон 480 тэрбум төгрөгийн одоо улсын төсөвт орлого оруулдаг болох нэ. Нэг удаадаа нэг 500 орчим төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийг өгье. Цаашдаа бол жил болгон 500 орчим төгрөгийн одоо
төсөвт орлого нэмэгдэж ордог болох юм бололцоо байгаамаа. Гишүүдийн зүгээс хувийн хвшлийг дэмжиж үйлдвэр технологийн томоохон паркийн захиргааг хувийн хвшилд хариуцуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын ажиллах болцоог нь бүрэн хангасан эргэцэн орчин бүрдүүлэх, шинээр үйлдвэр технологийн парк байгуулах, байршлыг тогтоох асуудлыг хүндхийн зэрэгцээ. Өмнө нь үйлдвэр технологийн паркийг байгуулах боломж, нөхцөл бүрдсэн газар байршлын асуудлыг авч үзэх шаардлагатайг хэлж байсан юм. Тэгээ маш товчхон хэлэхэд ийм парк, ийм эдийн засгийн чөлөө төсвүүдийг байгуулахад гол хамгийн гол чухал үзүүлэлт нь тогтвортой байдал хөрөнгө оруулалт технологи юм байна. Сүүлийн 30-40 жилийн хугацаанд хамгийн хурдан хөгжсөн улс орнуудын амжилтанд хүрсэн шалтгаан нь бол хөрөнгө оруулалтыг л зөв татж чадсан. Энэ хуулийн 5-2-ын 1 дээр байгаа энэ стратегийн ач холбогдолтой гэж үзвэл төрийн өмчт парк байна л гэсэн заалт байна л да. Яг энэ заалт ихэд дахиад л одоо нөгөө нэг төрийн оролцоо олон зүйлийг л нэмсэн. Яг одоо энэ хүрээнд их өнгөрсөн хугацаанд 11 парк байгуулагдсан, 30 гаруй орчим тэрбум төгрөгийн тэзүү уу баахан цаас хийгдчихсэн. Ямар ч үр дүн байхгүй. Нэг ийм л байдалтай байгаа. Ер нь төрөөс одоо үйлдвэрлэлийг дэмжин, ажлын байр бий болгоно, нэмийн өртөх бий болгоно гэхээр яг нэг нийлүүлэлтийг яаж дэмжих үү гэдэг л ингээ бодлогод ороод ирчдэг. Зүүн нь бол одоо яг борлуулалтыг, эрэлтийг яаж дэмжих үү гэдэг энэ төрийн бодлогын дэмжлэгүүд магадгүй энэ софт байдлаар бодлогын чиглэлд байх ёстой юм болов уу гэж боддог. Чуулганы нэгдсэн хуралдаанаараа үйлдвэр технологийн паркийн эргэцэн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр үйлдвэрчдийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Тус байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын эсгийг Улсын хурлын гишүүн Тэмүүлэнгээр ахлуулан байгуулад байна. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэдэг Улсын хурлын цаг тоо мэдээллийн хөтөлбөр танд хүрэлээ. Баяр таацагчтай.